За манай хороонд болохоор 15 байр дахин төрөлтөнд байдаг. Энэ нь ерөнхийдөө 6 багц төсөл болж хэрэгждэг. Эдгээр байрнууд нь мэрэгжлийн хэлтийг байцаагчийн 2014 оны 7 сарын 10-ны шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй гэж гарсан. Одоогоор энэ 15 байрнаас 2 байрныг нь дахин төрөлтийн төсөл амжилттай хэрэгжиж байгаа. Үлдсэн 13 байранд 632 өрхийн 3181 эргэн оншин сууж байна. Эдгээр байрууд нь болохоор манай хорооны хүн ам болон өрхийн 30%-ийг яг энэ байранд амьдарч байгаа өрхүүд эзэлдэг. 28, 29, 30 дугаар байр. Энэ болохоор тендер шалгараад эко тогтнол гэдэг компани шалгарсан боловч үнэлгээний хорооны хурал асуудалтай болсон гэсэн эрхийн гомдоор эко тогтнол компани төсөл хэрэгжүүлэх эрхийг хүчингүй болгосон. Одоо яг ингээд 6 багц төслөөс 1 багц төсөл нь амжилттай хэрэгжиж байгаа. Үндсэн 5 багц төсөл нь ямар нэгэн байдлаар хойшлогдсон төсөл хэрэгжихгүй явж байна.